За сайн байна уу? Сайн байна уу? Баярын дүргээ. Баярлалаа. Тэгээд дресснээс нэхлээд хоёлаа яриад авчих. Ямар брендийн дресс вэ? Хэд вэ? Энэ штэ би брендийг санахгүй байна. Нөгөө Балид явж байхдаа авсан нэг $30 молор хаа. За энэ цүнхэн бүр айгүй өрмөц хөөрхөн харагдаж байна. Ямар брендийн цүнх вэ? Хэд вэ? Энд чинь 20 хэдэн мянган Гонконг доллар байсан. Тэр авцсан. За дүүфл нь ямар брендийн дүүфл вэ? Zara. Нөгөө нэг өндрөөс их тоглоом өмслөр хүл өвдөөд тэгээд юм хамгийн бүжиглгээд хамгийн намхнаа өмсөж ирсэн. За аксессуарууд руу н орвол ийм бүгж богоовч гэдэг. Аксессуар Rolex-ийн цаг тэгээ ингээ 2 Cartier-ийн богоовч байгаа. Tennis bracelet тэгээд ийм бүгжэн. Тэгээд эн чинь нөгөө нэг одоо болоод байгаа л гэсэн шүү дээ. Эн чинь юу гэлээ брендийн мартсан манай дүү гэсэн. Оо, Vivienne Westwood гэсэн яг үнэ тий. Тэгээд нөө дүүтэйгээ зүг хасалж авсан. Тэгээд их л гоё ингэсэн шүү дээ гэхгүй. За утас нь ямар брендийн утас вэ? iPhone 15 Pro Max уу тий Pro Max. Үн хэд вэ? Яна би өөрөө аваагүй тий нөхрийн бэлэг Америк нөхрийн бэлэгтэй явж ийн гэхгүй. За мейкапа өөрөө хийсэн үү эсвэл газраар хийлгэсэн үү? Өөрөө л бодц угаасаа өөрөө л бодчих тий. За окей тэгээд оролцсонд баярлалаа. Өндөр үнэхээр гоё харагдаж байна. За ахаа баярын баярлалаа. Сайн байна уу? Сайн байна уу? Баярын дүргээ. Баярлалаа. За хоёлаа дресснээс нэхэлчихье. Дресс нь хаанхын дресс вэ? Хэд вэ? Michelle Amazon-коос. Гэтэ манай дүүгийн дресс зээлж өмссөн байгаа. Зээл гэдэг нь шинэ бүлэг байна. За доошогоо хийсэн төвл нь хэд вэ? Хаанх брэнд вэ? Lazurette гэж шопоос авсан. 200 гаруй байсан баха. 250 санагдаж байна. За эмэг болон аксессуарууд нь хэд вэ? Бас ямар брэнд вэ? Брендийн юу гэлээ? Abigail гэсэн байсан. Тэгээд их 80-д явж байгаа л авсан. Хосоор нэг 75 мавар л авсан баг. Бугуувч ингээд эмэг үзүүрч бүгдээрээ ороод үү те? Тэр энэ болохоор Вьетнамаас авсан. Гэхдээ яг тэрнийхээ тэндх донгоор нь санаад байна. 200 мянган дом байсан. Яг тэ Монгол мөнгөөр сайн санахгүй. Тэгээд энийг өнөөдрийнхөө авсан 35 мянгаар авсан. За гарт нь болохоор утас харагдж байна. Машин дэлгүүрээс харагдж байгаа шиг байна тий. Утас iPhone 15. Тэгээд бас зээлээр авсан 2 сая гаруй билүү? 3 сая гаруй жилүү. Тэгээд одоо зээлээ төлж амжаагүй л явна да гэхгүй юу. За машин ямар машин бэ? Хэд вэ? Энэ маань захирлын машин. Уушлаараа миний өнөөдөр захирлаад найгдаж ирсэн. За мейкап нь өөрөө хийсэн үү эсвэл хийлгүүлсэн үү? Газраар хийлгэсэн. Мейкап одноо гэдэг газраар ер нь бол жил болгоно хийлгдэг өдрөө иймэрхүү баярын өдрүүдэд дандаа очиж хийлгдэг. Нийтдээ 150 мянга болдог. Тэгээд оролцсон танд баярлалаа. Дахиад баярын мэнд. За сайн байна уу? Сайн байна уу? Өнөөдөр шууд хослол нь айгүй гоё харагдаж байна. Тэгээд ямар брендийн хослол вэ? Хаанаас хэдээр авсан бэ? Германы брэнд. Тэгээд нэг 1200 евро байгаа юм. За буцаагаад пүүз нь ямар брендийн пүүз вэ? Шиг сникер байгаа. Тэгээд Монгол мөнгөөр нэг 2 сая орчим. За цүнх нь ямар брендийн цүнх вэ? European-гийн цүнх байгаа. Нэг 2600 орчим доллар. За буцаагаад аксессуарууднаас айгүй сонирхолтой харагдаж байна те эмэг. Энэ болохоор Balenciaga-гийн эмэг байгаа. Нэг сая төгрөг орчмоор авсан. За өөр бүс болон подволк нь энэ Gucci-гийн төлөө энэ найзын бэлэг.
Тэгээд өөрч нэг юм баггүй. За өөр зөндөө юм байна уу? За бугуувч болон бүгж нь ямар брендийн бүгж вэ? Ортогийн бугууч байгаа. Шангрилад байдаг. Энийг нэг 150 орчмоор авч ирсэн. Тэгээд картерийн цаг байгаа. Энэ болохоор би нэг 6 сая орчмоор авч ирсэн. Бүгжнүүд маань болохоор энэ болохоор Tingray Diamond цагаалт байгаа. Тэгээд энэ болохоор картерийн бүгж байгаа. Энэ хоёр маань болохоор Ортогийн бүгж. За утас нь iPhone ах шиг байна тий. Тэгээд энийг нэг 3 сая 800 орчмоор авч ирсэн. За энэ Ингрийн цэцэг нь хэд вэ? Энэ нөгөө Intercharm-ийн ивентийн яг зочин болгонд өгч байгаа цэцэг байна. За нүрээ бодуулдгөө өөрөө боддгоо эсвэл газраар бодуулдаг болоо. Ер нь бол мейкап нэг хийдэггүй дээ. Өдөр болгон тэгээл өөрөөр арьсаар л явж. За окей, оролцсонд баярлалаа. Дахиад баярын төргий. За. За сайн байна уу? Сайн байна уу? За баярын төргий. Баярлаа. Тэгээд дресснээс нь эхэлж ямар брендийн дресс хаанаас хэдээр авсан бэ? Дресс биш, зүгээр нэг хослол. Одоо пижак болон юбкны хослол. Тэгээд подолк. Тийм зүйл да. Яг брэнд нь бол мэдэхгүй байна. Сая Солонгосоос юм бол авсан. Үнийн дүн нь болохоор 900 вон байсан баха. За төвлөл нь ямар брендийн төвлөл вэ? Төвлөө тайлцсан гоё сандалтай явж байгаа. Мэдгүй Улаанбаатар дэлгүүрээс авч исэн нэг 250 мянгаар авч исэн баха. 250 мянгаар авч исэн. Ямар брэнд бол? Брендээ бас мэдгүй. За цаг болон бугуувч аксессуар л нөрөө хоёул ямар брендийн цаг вэ? Seiko-гийн цаг нэг 500 мянга орчмоор авч исэн баха. Санаж ин гэхдээ одоо бас мартаад байна. Аксессуар нь болохоор зүгээр хүн өгч исэн. За эмгэнүүд нь ямар брендийн эмэг вэ? Эмгэн нь болохоор зэрэг яг энэ үйл ажиллагаанд зориулаад дансрахаас авч исэн. Нийлээ баг ингээд нийлээл нэг 250 мянгаар ч болж исэн баха. 250 мянгаар авчихсан. Мейкап нь бас айгуу гоё харагдаж байна. Өөрөө хийсэн үү эсвэл хийлгүүлсэн үү? Өөрөө ер нь бод чаддгүй. Тэнгүүтээ хийлгүүлсэн. Тэгээ ажлынхаа өнөр гугаад ерөнхийдөө бол хийлгүүлсэн байгаа. За үнэртэй бас нь ямар үнэртэй бас вэ? Tiffany Co-гийн үнэртэй бас төрсөн байгаа одоо бол. Үнэн хэд бол? Монгол мөнгөөр шилжүүлэхэд 500 мянга орчим байсан баха. За цэцэг нь хэд вэ? Ингийн цэцэг нь. Энэ болохоор нөгөө баярын үйл ажиллагаатай холбогдуулаад манай ерөнхийдөө л өгсөн цэцэг байгаа. Уул нь эндээ болохоор хөөрхөн пинтэй бас үнэлэгдэшгүй. За оролцсонд баярлалаа. Дахиад баярын төргий. За баярлалаа. За сайн байна уу? Сайн байна уу? За тэгээ хосол нь ямар брендийн хосол вэ? Хаанаас авч ирсэн бэ? Би ер нь бол брэнд гэхээсээ илүү өөртөө зохисон хувцсыг илүү сонгохыг эрмэлздэг. Тэгээд өнөөдрийн би 10 жилийнхаа ойд одоо ингээд зориулаад хослоо худалдаж авсан Улаанбаатар их дэлгүүрээс үн хэлэхстэй байлаа. 700 мянгаар авсан. Тэгээд тэгтээ бас юм бэлгтэй. Улааны нөө болгоцсон. Тэгээд би ингээд ингрээ зөвлөд тавьсан байгаа. Тэгээд гутал гэх юм бол Alto брендийн өнөөдөр 370 мянгаар авсан. Эмэг бол би угаасаа нөгөө голын эмийг нэг амир ингээд зүгээд байдаггүй. Тэгээд ээж маань бэлгэлсэн алтай эмэг би ингээд 5 эмэг зүүдэг. Тэгээд энийгээ нэг амир солихыг хүсдэггүй. Тийм болохоор эмгөө солиогоо. За тэгээд нүур бодолтой хийлгсэн. Инхлэн мейкап дээр 120 мянгаар хийлгсэн. За тэгээд үсээ болохоор үс жоохон филцэн гэхдээ зүгээрээ дажгаар хийж байгаа гэж бодож чинь. Тэгээд үсээ болохоор Цэбан салон дээр хийлгсэн. Тэгээ өнөөдөр би хумсаас гойсон. За хумс бол 60 мянга болсон. За ийм бэ. Вау, надаас юу ч асуулгасангүй өөрөө бүрлийтэйгээд аваад явчлаа. Баярлалаа. За мөн дээрээс нь үнэртэй уснаас айгүй гоё үнэртэж байна. Ямар брендийнх вэ? Хэдээр авсан бэ? Өнөөдрийн хувьд болохоор би ягаан юу хэлсэн маа. Юу лээ? Нэр нь орж ирэхгүй шүү. Sorry. Юу лээ? За хэдээр авч ирсэн бэ?
Жижиг сая цүнхнийхийг би авсан 140 мянгаар авсан. Сая бид нар ингээд орон руу томилтоор яваад ирсэн. Тэгээд эмчтэйгээ хамтаа битээр ширлээд 140 мянгаар нэг нь ягаан, нэг нь улаан өнгийн сүрчиг авсан. Гэтэ яг үндэ нэр нь орж ирдэггүй. Би ихтэй мэднэ. За уучлаарай. За утас байгаа болоо. Утасаа үлдээсэн За. мөн. Сурдаг. Тийм. 3 сая 250 билүү дээ. Тэгтэр гэж санаж байна. Тийм. За дахиад оролцсонд баярлалаа. Тэгээд дахиад баяр хүргэе. Сайхан байдлаарай. За. Баяр дээр нь хэдийн байрсан байна. За хоёлаа хослоос нь эхлэе. Ямар брендийн хослол хэдээр хаанаас авч исэн бэ? За энийг яг брэнд гэж бол хэлэхгүй. Гэхдээ энийг манай ээж хоёр миний яг төсөлтөөр бэлгэлжсэн авч өгчсэн. Тэгээд тухайн үеийнх нь нэг 300-аас 400-ийн хооронд л байсан баг. Яг үнэндээ. Яг өөрөө явж авч байгаагүй. Тийм. Зангаа нь хамтдаа ороод үү те? Тийм, зангааг гэхдээ төрсөн өдрөөр манай найзууд бэлгэлжсэн. Тийм найзуудаас өгсөн бэлэг. За, Ketan Converse харагдаж байна те. За, энийг үнэхээр яг Converse-оос өөрөөс нэг 350 байлуу тэр хавцаагаар авчихсан. За, хоёулаа аксессуар руу нөрөө бүгжнүүд нь бас айгүй сонирхолтой харагдаж байна. Ахаа, зүгээр яг энэ тэнд явж байгаад яг нүдэн туссан юмнууд авчдаг л да. Тэгээд нэг амар тийм үнэтэй бол биш, зүгээр үнэхээр нэг 10-аас 20 мянган хооронд л яг энэ хоёрыг авчихсан. Яг нүдэн тусаад амар авчихсан. Тийм. За, маникюраа хэдээр хийлгсэн бэ? За, энэ яг өчтөр яг баяртай зориулж хийлгсэн. Зөвөр яг ингээд жоохон баярт зориулаад ингээ хумсаа бодох дуртай ч юм уу тий. Тэгээд энийг нэг Око салон дээр 80 мянгарыг бодулсан. За, утас байгаа болоо ямар утастай бол? Утасгүй явж байна одоо. За, хоёулт нь өөр бас санал болгох юм юу вэ? Өөр цамц сорочг байж болж. Сорочгийг хам бүрэгдээгээс авч исэн нэг 350. Тэр хэвч авчихсан баха 350. Бас нэг 2-3 жилийн өмнө авчихсан болохоор. За, хүсээ өөрөө боддгоо эсвэл бодуулдгоо. Хүсээ бол яг өөрийнхөө салон дээр бодулсан. Манай интершарам өөрөө яг ус арчилгааны хувьтай. Тэгээд яг өөрөө яг хүсчин дээр очиод хүссэн өнгөөрөө бодулсан. За, окей, орцсон тэгээ баярлаа. Дахиад баярын дүргий. Баярлалаа. За, баярлалаа. За, сайн байна уу? Сайн байна уу? Баялаа, хослоос нь эхлэе. Ямар брендийн хослол хэдээр хаанаас авч исэн бэ? За, энийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ маань нөгөө жүжигчин найз Буйна Батцал гээд найзаасаа авсан байгаа. Бэлэг гэсэн үг үү те? За, сорочг нь бас. Сорочг нь бол энэ болохоор манай ихч сайн гадагшаа яваад бэлгийн тавьчихж ирсэн. За, пүүз нь ямар брендийн пүүз вэ? Энэ болохоор нөгөө Air Force, Nike Air Force. Саяны нөгөө Nike амьдралаар 360 илүү 70 мянгаар авчихсан. За, пин нь ямар пин бэ? Пин гэдэг нь sorry. Энэ аянаас бэлгэн дэрсэн. За, хоёуланд нь янз бүрийн аксессуар за бүс байна те. Найз өхнийхөө өгсөн цагийг авсан байсан. Тэгээ тэрийг мартаад ороод ирчээ. Нэг тийм юусэн. Тэгээд өөр ч юм гэвэл за алгатай ихэд бол за нэг утас энэ weight байна. Тэгээд нэг. За, утас нь ямар утас вэ? Утас 14 Pro Max 3 сая маягаар авчихсан байна. Сая нэг 15 гараад нэг хямдрахаар нь авчихсан. За, тилэн бас ямар брэнд вэ? Нэг джинс аваад хажуугаар нэг джинсэн дээрээ зохих юм болоо гэж хэлсэн. Тэгээ өнөөдөр ганц гайгүй зохихоор нээсэн 30 мянгаар авч ирсэн байна. Өнөртөө бас төрсөн болоо сүрч. Өнөртөө бас нэг бэлгэнд манайч гадагшаа яваад бас авч ирсэн. Ерхэд бол бэлэг өнөртөө бас эдрийг бол дандаа юм бэлгэнд авч ирсэн. За оролцсонд баярлалаа. Дахиад баярын төргий. За, сайн байна уу? Сайн байна уу? Баярын төргий. Баярлалаа. За, dress нь ямар брэнд вэ? Хаанаас авсан бэ? Гэт Монгол брэнд. Тийм 280 мянга хаа. Тэгж санаж ин. Тийм. За, dress түфэл нь ямар брэнд вэ? Zara. Үний сайн санахгүй байна. Ойролцоогоо нэг 250 мянга байх. За, ер нь бол бүхлээрээ ягаан юм байна шүү дээ, тий. За, цүнхэн нь ямар брэнд вэ? Chanel. Тийм. 8-аас дээш байгаа да. $7 тийм. За, эмэг болон босоод аксессуар нь. Ийм
Эмгийг болохоор зүгээр нэг юунаас захиалж авч ийсэн. Үнийн сайн санахгүй байна. Тийм. Энэ цаг болохоор Casio тэгээд мэдсэн өдрийн бэлэг гэж ирчихсэн гэдэг. Нүрэн зурагцсан тийм. Тийм л энэ дөө. За утас нь ямар брэнд утас вэ? iPhone 13 Pro. Энэ кейс мэс нэм л энэ дөө гэдэг. Энэ болохоор манай ах надад бэлгэлж ирсэн. Төсөн ах шүү. Яна борогоор айлах. Мөн манай төсөн ах хүссэн шүү тийм. За үнэртэй бас нь ямар үнэртэй бас бол хэрэглэг байгаа тий. Угаасаа гоё үнэртэй гэдэг. За мейкап өөрөө хийсэн үү эсвэл хийлгэсэн үү? Окей. За үсээ өөрөө хийсэн үү тий. За окей. Цүнхэн дотор нөр ямар нэг юм байгаа болоо. Цүнхэн дотор ер нь нөгөө нэг юу л байгаа дөө. Ороолын бодогнууд энэ. Сэлкиг яолын юм лип балм байна. Энэ болохоор бас нэг юм клоус байна. Тийм ч өөр болохгүй юм байгаа. За окей. За баярлалаа. Оролцсонд баярлалаа. За дахиад баярын төргий. За сайн байна уу? Сайн байна уу? За баярын төргий. Баярлалаа. За хэдийн бэ нэвтрүүлэг баяр дээр нь хамт ирсэн байна. Тэгээд дресс нь ямар брэндийн дресс хаанаас хэдээр авч ирсэн бол? Энэ яг тийм брэнд бол биш. Найзынхаа дэлгүүрээс судалдаж авч ирсэн. Манай зөвхөн өөрөө нэг жижигхэн дэлгүүр хэрэглэдэг. Тэгээд за энэ чи саяхан яг энэ юундаа өвчлөндөө зориулж авсан 120-30 мянган төгрөг хавцаасан байна. Тийм. За төвлөн ямар брэндийн төвл вэ? Яг брэнд бол биш ээ. Бас л нөгөө найзаас судалдаж ирсэн. Үнэн гэхдээ санахгүй байна. Тухайн үедээ одоо бараг 2-3 жилийн өмнө авсан яг үнэн нь бол санахгүй байна. Найзынхаа дэлгүүр ямар нэртэй юм бэ? Хэдүүлээс оруулаад өгвөл. Ка гэж дэлгүүр байгаа. Амар хөөрхөн дэлгүүр гэдэг шаарад үзэрээ. Цүнхэн ямар брэнд бол? Нэрттэй. Одоо гэтээ энийг болохоор нөгөө манай үлзийн найз өгсөн юм гэдэг. Тийм бааш үнийн нь олол мэдгүй байна. Тийм. За утас нь iPhone харагдж байна те. Хэдээр хаанаас авчихсан бол? За энийг TED-ээс авч исэн. Бас найз охиноосоо. Гэтэ бол яг үнэндээ бол маа нөхөр худалдаж авч гисэн. Яг үнэн нэг 4 орчим хавцаал байсан. За эмэг аксессуарууд нь энийг ерөнхийдөө нөгөө юутай палаштай маань дагалдуулаад ерөнхийдөө аксессуар маань өгсөн. Мейкап болохоор нэг 80 мянга хавцаа юм уу да. Ус чин бас л нэг тэр хавцаасан баха. үнэртэй бас төрсөн болоо. Тий. Мисяр 550 мянган төгрөгөөр авчихсан лээ. За окей тэгээ оролцсон дахиад баярлалаа. Дахиад баярын төргий. Баярлалаа. Та бүхэн ажил амжилт хүсье. За сайн байна уу? Сайн байна уу? Баярын төргий. Баярлалаа. Тэгээд хоёул Blazer-ээс нэхлээ. Хаанаас авсан бэ? Ямар брэнд вэ? Энэ Mango-гийн 240-50-аар хавцаа захиалж авсан. Тэгээд доторчлынхан боди энэ Zara 100 мянга орчмоор авсан. Тэгээд юбк нь болохоор хичээндээ 40 мянга банаар авсан. Тэгээд сандал болохоор асаасаас захиалж авсан. 150-60 хавцаа авсан. За цүнхэн бас аягүй гоё яригдчихэв. Ямар брэнд бол? Marc Jacobs 200 авчихсан. За утсаа хаанаас хэдээр авч ирсэн бэ? 13 Pro 3,200-аар захиалсан. За эмэг бол аксессуарууд нь ямар брэнд бол? Бүгд болохоор ээж өгсөн. Тэгээд эмэг зүйлт болохоор бэлгэн авчихсан. Swarovski. За үнэртэй бас хэрэгсэн болоо? Gucci гэх бас юунд авсан, бэлгэн авсан. Мейкапа өөрөө хийсэн үү эсвэл? Үсээ өөрөө зүгээр эндэтсэн. За окей тэгээ дахиад баяр хүргэе. Тэгээд оролцсонд баярлалаа. Баярлалаа.